залуучууд маань дуу хоолойгоо илэрхийлээ маа. Манай телевизийг хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Бидний хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Цагаан утас ярилцлагын нэвтрүүлгийнхаа ээлжид дугаарт бид Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн доктор сэтгүүлч галери дугааг урьж оролцуулж байна. Урилгын маань хүлээж авсанд баярлалаа. Тэгэхээр энэ удаад би тантай үндэстэн ухаан гэж юу юм бэ? Энэ ухаан өөрөө үндэстэн улсанд оршин тогтнох ёстой зүйл үү? Эсвгээс зөвхөн хувь хүний эрхийн тухай асуудал байвал тухайн улс үндэстэн оршин тогтнох суурь хөрсөнд бат бих байгаад идэг юм уу гэдэг сэдвийн хүрээнд яриулмаар санагдаад урилга өгсөн. Тэгээд яг энэ монголчуудын үүх түүхийг харахаар хүн гэдэг ийм хамтын хариуцлагын тогтолцоог бид энэ ухамсар сэрхүү оюун бэлгийнхэн хүрээнд хэрхэн яаж хариуцлагажуулж энэ инженерийн одоо тогтолцооны том ухааныг гаргаж ирж исэн байх уу? Одоо бол бид зөвхөн эрх гэдэг хариуцлага ярьдаг ийм ард түмэн болчиход байна шүү дээ улс нийтээрээ. Тийм тэгэхээр их сонин өнцгөөс асуудлыг хөндөж байна да. Ягаад тэгэхээр үндэстэн ухаан гэдэг одоо энэ нэр томьёо бол өөрөө бас жоохон шиндэл сонсогдож байна. Надад бол нэг дасдуулаагүй томьёо. Тэгтээ цад санаа нь ойлгогдож байна да. Ягаад тэгэхээр бид нар бол ер нь бол монголч сүүлийн 30 жил нөгөө язгуураа ирж байна гэж тийм ээ. Одоо монгол ухаан сэрж байна гэдэг янз янзаар л үү нэрлэж байна л да. Тэгэхээр яг үндэсний хувьд нэрээ энэ бол юу гэдгийг монгол ухаан гэж байхгүй одоо нэгэр ухаан гэж тэгвэл байх юм уу гэж сургууль тавиад энэ төр ярьдаг хүмүүс байдаг л да. Тэгвэл яалтгүй үндэстэн болгоны өөрийн гэсэн нэг одоо онцлогтой бас нэг тийм аж төрхөн ухаан, амьдрахын ухаан, төр өрхөн ухаан тийм ээ. Хүний хүн болгохон ухаан байдаг юм гэдэг нь бол тодорхой байна шүү дээ. Тэгээд монголчуудын бол бас өөрийн гэсэн онцлогтой. Зөвхөн Монголын бусдаас мундаг гэж бол бид нэр хэлж болохгүй. Монголын бусдаас онцлогтой тийм ухаан байж л дээ. Тэгээд одоо харамсалтай нь бид нар чинь мөн ч болгон нөхцөл шалтгааны улмаас янз бүрийн одоо гадаад дотоод нөхцөлийн улмаас яг тэр язгуур ухаанаа гээсэн, мартсан, бүр эсэргээр нь болгочихсон ийм тохиолдлууд байна шүү дээ. Одоо сүүлийн юу гэдгийг 13 дугаар зууны хэл дурдсгаадаг бид нар яг нэг өнгөтэй өдөө явсан цаг үе маань тэр юм. Тэгээд тэрнээс хойш болохоор ингээд хоорондоо ягаад бутарсан, эвдэрсэн, ягаад бусдын хараат болсон, ягаад одоо 20 дугаар зуунд одоо тийм хүнд боловч бас нөгөө талдаа бол бас авах юм ихтэй ийм түүхтэй байсан юм. Ягаад энэ сүүлийн 30 гаруй жил арчлалын замыг сонгохдоо юугаа гэж юугаа шинээр олж авч юугаа сэргээж байгаа юм гэдэг ингээд ярихаа яг л наад өөрөө чинь асуусан сэдвийн хүрээнд л бид ярьж таарна. Тэгэхээр их өргөн утгатай ийм сэдвээр өнөөдөр бид ярилцах нэ гэж болголоо. Та хоёр ярилцлага эхлэхээс өмнө ягаад чи Монгол гэрийн тухай ярьж илаа. Тэгэхээр арчлал хөгжснөөр бид нэгэн хэсэг хаалттай байсан үүх түүхээ ярих эрх маань нээлттэй болсон хэдий ч өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслэр Монгол хүний ядуу амьдарч байгаа үзүүлэлтийн тгсийг Монгол гэрээр их төлөөлүүлж харуулдаг боллоо л доо. Монгол гэрт хашаанд амьдарч байгаа хүн бол ядуу амьдарч байна гэд. Тэгэхээр эндээс зүгээр харахад бид яагаад нөгөө нандинж хайрлж явах хэвээр их үүсгэл маань болсон өөрийн одоо үнэтэй гэр сууцыг ядуурлын одоо нэгэн үзүүлэлт болгоо хэмжих болчихвоо. Энийг нэг хэвийн үзэгдэл мэт хүлээж авдаг болчихв. Тэгэхээр энд нөгөө миний хүндэх гээд байгаа үндэстэн ухаан гэдэг юм чинь алсарцсан, алдагдцсан байгаагийн бас нэг илэрхийлэмж болох хэвээр юм шүү гэд. Тий, ер нь Монгол гэр гэдэг бол энэ монголчуудын сэтгэлгээний үндэс бол Монгол гэртэй холбоотой шүү дээ. Энэ бол үндсэн орон сууц маань юм чинь тийм ээ. Хэдэн мянган жилээр амьдарч ирсэн тэр амьдралын нүүдлийн амьдралын туршид одоо шалгагдаад соригдоод тийм ээ бүх одоо өөсөв алдааг нь засаад ингээд хамгийн төгсөлгдсөн тийм орон сууц шүү дээ. Яг нь суурин амьдрал шилжсэнээс хойш энэ маань бас нөгөө суурин амьдралтаа зохицох асуудлууд байх шиг байна. Гэхдээ сэтгэлгээний үүднээс үзэх юм бол энэ Монгол гэр буюу энэ дугуй соёл гэдэг юм чинь бас давуу талтай юм гэж харагддаг. Ягаад гэвэл Монгол гэрийн
одоо энэ юу гэдгийг гэр чинь өөрөө тэр байгаль орчинтойгоо зохицсон Монгол гэрийг буулгаад нүгэд явахад тодорхой хугацааны дараа тэр байгаль бол одоо уулан бүрэн оргуу арилждаг, сэрэгждэг. Тэгээд Монгол гэрт бол одоо амьдарч байгаа үед Монгол гэрийн тэр дудаан солилцооч гэдэг юм аа, гар солилцооноос эхлээд энэ бүхэн болоод бас эрүүл мэнд хэрэгтэй юм байсан юм гэж харагддаг шүү дээ. Яг тэгэхээр манай нэг найз одоо хүн төрөлхтний түүхэнд энэ ер нь нүүдэлчин төм бол олон гэр сууцтай төстэй суусууд бий. Тэгэхдээ ханыг бол дандаа ингэж босоогоор намайг нийлүүлж уулзуулж барьдаг байсан болов тэрийг дундуур нь зүсч хөндлөнгөөр нь дээрээс доош нь намайг нийлүүлдэг ийм юг санаачилж хийгээд тэгээд одоо нөгөө аянчин гэдэг их хөтөг хэрхээсэн Батсуур шинийг санаачилж бий л дээ. Тэгэхээр тэр хүн болвол гэрийнхээ анхны загварыг гаргаж чад нөгөө орон сууцнд амьдардаг ус хотын төвд. Тэгээд гэрээ барьж усмаар санагдаад том өрөөнөхөө тавилгыг нөгөө тийшин зөөгөөд том өрөөгөө сулдаж байгаа. Тэгээд тэр одоо суудлын тэрэгний багажинд одоо тийшинд эвхэд 2-3 хүн сав болгоо хийждэг тийм гэр шүү дээ. Тэгээд том өрөөнд тэр гэрийг барьчихад унтж утсан дотор нь гэж анх өрөө. Тэгэхээр би энэ маш сайхан амарч байсан гэж. Гэхдээ тэр чинь байдаг л нөгөө нийтийн орон сууц шүү дээ. Тэр орон сууцсан дотор дахиад гэрээ барьчихад дотор нь унтаад үзсэн. Хамаагүй л би ямарч байсан гэж. Тэгэхээр эн чинь эргээд юу хэлж ийн гэвэл ерөөсөө яалтгүй бидний тэр эрүүл аж төрхүйтэй холбоотой бас юм байсан байна. За тэгээ гэр гэдэг маань өөрөө ерөөсөө гараад газар дээр гიშгдэг тийм ээ. Байгаль дэлхийдээ маш ойрхон ийм юм байна. Тэгээд гэр өөрөө эргээд өнөөдөр яг энэ өнөөдрийн нийгэмд бол яг уу одоо ядуугийн муугийн жишээ болж байгаа гэж өөрөөсөө яг онож хэлдэг л дээ. Яагаад гэвэл бид нар угаасаа нөгөө энэ үндэстэн ухаанаас их алсарсан хүмүүс. Өнгөрсөн 20 дугаар зуунд бол одоо юу гэдгийг эсхий гэрээсээ татгалзъя гэдэг эсхий хотоос татгалзъя гэдэг ийм аян өрнөсөн. Буруу ч хүшилтэй энэ чинь одоо хотчлт явсан. Түүнийг дагаад олон сайхан юм бий болсон. Гэхдээ нөгөө гэрийг ад үздэг хоцрогдсон бүдүүлгийн жишээ гэж үздэг юм маань бол тэр үеэс суурин тавигдсан тийм ээ. Тэгээд дараагаар нь 90-ад оноос хойш яг зүгээр тансаг хэрэглээ маягаар нэг хэсэг маань ус гэрийг бас орчин үеийн шийдэлтэйгээр хэрэгжилж ил байна. Дийлэнх одонх маань нэг уламжлалт технологиороо ингээд ашиглаад явж байгаа. Тэгээд энийг юу гэдгийг тэр ядуу дороогийн хэлбэр шинж гэж ойлгож байгаа. Энэ ойлголт бол юутай холбоотой гэхээр ерөөсөө монголчуудын нүүдэлчдийн амьдрах соёлыг соёл биш гэж үздэг. Бүдүүлэг харанхуй гэж үздэг нөгөө евроцентрист үзлээс гаралтай. Өөрөөр хэлбэл манай ч одоо ядангуяа түүхтэй холбоотой асуудлаар бол нэг хоёр том асуудал байгаа юм шүү дээ. Евроцентрист буюу Европын түүхчд юу гэж үздэг юм бэ? Тэр өнцгөөс асуудлыг тайлбарладаг. Нөгөөх нь хятад төв үзлээс асуудлыг тайлбарладаг. Тэгэхээр монгол хүн өөрөө өөрийнхөө асуудлыг түүхийг ярих орон зайг басан ийм үе бий. Тийм тэгэхээр одоо бол харин дурандаа ярьдаг бол та яг дурандаа ярихын муу тал нь бол бас нөгөө тайлбарыг бол тойшруулах, хэтрүүлэх, буруугаар тайлбарлах явдал байна түүхийг. Гэхдээ ерөнхийдөө монгол хүн өөрийнхөө түүхийг өөрийнхөө өв уламжилт ёс заншлыг тайлбарлах нь бол тэр гадны хүн тайлбарлахаас хамаагүй илүү бодиттой амьд байдаг. Энэ утгаараа өнөөдөр Монголын ялангуяа манай өнөөдрийн залуу судлаачид бол их азтай хүмүүс. Яг гэвэл манай эрдэмтэн залуучууд бол дандаа хэд хэдэн хэлний мэдлэгтэй. Дээрээс нь одоо энэ дэлхийн ертөнцийн нээлттэй, хаанаас ч мэдээлэл олж авч болдог, хаантахтаач харьцаж болдог ийм сайхан нээлттэй цаг үед амьдарч байна шүү дээ. Тэгэд ирэхээр яг монгол хүнд энийг гаргаж тавина. Тэрнээс хөндлөнгөөс ирээд харж хаад явж байгаа хүн бол өөрийнхөө өнцгөөс л тайлбарлана шүү дээ. Тэгэхээр одоо сүүлийн 30 жил бид нар түүхээч тэр уламжлалцын өв соёлооч тэр өөрсдийнхөө өнцгөөсөөр тайлбарлах юм боломжтой үе ирсэн. Харамсалтай нь энэ сайхан боломж маань бас дахиад нэг бэрхшээлтэй тулгарч байгаа нь юу гэвэл хүн болгон түүхч болсон, хүн болгон одоо судлаач болсон, хүн болгон ам амандаа дур дурандаа сонссон мэдсэнийхээ хэмжээнд энэ бүхнийг тайлбарлаж ярьдаг болчихдоо зэрэг дахиад маш олон янзын тийм үзэл бодол бий болчихж байгаа. Гэхдээ энэ бол мэдээж зэгцэрнэ
цаг хугацааны явцад бол энэ дундаас яг баталгаатай нотлогоотой өмнүүд нь бол шалгарч үлдэнэ л дээ. Одоохондоо нэг ийм хачирхалтай цаг үед бид нар байгаад байна. Монгол гэрийн нэг онцлог өөрөө яг тэр үндэстэн ухаан гэдэг зүйлийг тэр орон зайд бий болгож чаддаг ахуй нь хүртэл те гэрийн 92-ын байрлал эзэлж байгаа эзлэхүүний хэмжээ байр байцыг харахад хүртэл үндэстэн ухаан гэдэг имийг орон зайд нь ингэж бат бих байлгадаг хамгаалдаг ийм бас нэг систем байсан болов уу гэж ажиглагдаад байдаг. Эндээс юу асуух чинь гэхээр үндэстэн ухаан гэдэг зүйлийг бий болгож түүгээр өөрсдийн аюулгүй байдал ирээдүйн одоо сайн сайхан баталгааг бий болгохын тулд орон зай хийгээд оюун санааны энэ асар том хамгаалалт түүнийг бэхжүүлсэн ийм хамгаалтын тогтолцоо их чухал юм шиг санагдаад байгаа юм л да. Тэгэхээр еврей үндэстнүүд жишээ нь яаж эргээд газар нутаг дээрээ нэгдэж очиж чадав гэдэг бол бас тэдэнд бид нэг үндэс угсаатан шүү, нэг түүхийн арт түмэн шүү гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм оюун санааны их сэргэлт хийгдсэн болоод тэд өнөөдөр үндсэн газар нутаг дээрээ амьдарч оршиж чадж гин, хөгжиж чадж гин гэдэг ч юм уу үүнтэй харьцуулахад тийш та одоо бид нар чинь бичиг соёлоо хүртэл байхгүй болсон бас сэргээж чадсан. Манайх ч гэсэн одоо тэгэл бас нэг тодорхой хэмжээнд сэргээх гэсэн оролдлогууд яваад байна. Зөвхөн хэр гэдэг чинь жишээлх юм бол юу гэдгийг яг одоо бүтцээр наваад үзэх юм бол ерөөсөө энэ орчлонгийн жижиг загвар шүү дээ. Бичил загвар. Өөрөөр хэлбэл дэлхийн ямар үлээ бөөрөнхий тийм ээ. Гэр бөөрөн одоо дугуй хэлбэртэй дэлхий тийм. За ингээд юунерсөө одоо орчлон гэж үзэх юм бол бас л эргэлдэх хөдөлгөөнтэй ч гэдэг юм уу. Тэгэд ерөнхийдөө ингээд аваад үзэхээр эн чинь бүх юм тийм дугуй бөөрөнхий тийм орчил хөдөлгөөнд донд оршоод байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм загварын сууц. Тэгэд гэр бол өөрөө ядгийн одоо зүг чигийн хөд 4 зүг 8 зогсооч аваад үзсэн, цагийг аваад үзсэн ч одоо бүх юм нь бол эндээ байж идэг. Тэгэд одоо гэрээ бол жишээ нь нар зүв тойрч тийм ээ явдаг гэл энэ хөдөлгөөн нар буруу тойрвол жаахан дургу нар зүв тойруулах юу яадаг. За гэрээ чинь цаашаа Монгол гэрээ чинь цаашаа гэх юм бол хотно гэлдэг бас л ерөнхийдөө дугуй. Гэт ингээд нэг ийм онцлог байгаад байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө яг тэр энергийн гэж одоо сүүлийн үед ярьцгаадаг болж тэр энергийн хуулиар нь гэх юм бол бас их хүнд эерэг юм шиг байгаа юм. Тийм. Тэгээд одоо бол сүүлийн үед чинь Монгол эрийн загвар ерөнхийдөө гадаадын орнууд бас их сонирхол татдаг болчихсон байна. Дээрээс нь нэмээд одоо юу гэдгийг монголчуудын энэ язгуур ухаан буюу одоо тэр чанад ертөнцтэй харилцдаг тэр арга ухааныг бас нэлээд сонирхдаг болчихсон байна. Ер нь л одоо их олон юм бол бидний тухайн үед үзэл сурталын болоод бус шалтгаанаар ярьж чадахгүй байсан юмуд нээлттэй болоод өгдөгтэй зэрэг түүнийг дагаад нөгөө үндсэн сэдвэрээ одоо юу гэдгийг Чингис хааны тухай ярьж болохгүй, түүхийнхаа тухай өмнө ярьж болохгүй гэл ингээл ирэхэд бүх юм хаалттай байсан. Бидний түрүүгийн өгдөөдсүүд одоо социализм үеийн хүмүүс бол шашнаач ярьж болохгүй тийм ээ. Үндэсний марваа асуудлыг ярьж болохгүй ийм л байдалд орчихсон байсан бол одоо бид нарт бүгд нээлттэй боллоо. Харамсалтай нөгөө уугуул мэдлэг маань шууд амнаасаа аманд үеэс үед дамждаг мэдлэг дунд нь ингээд тасраад өөр болоод төөрөлдсөн. Дээрээс нь нэмээд 30-90 оноос хойш бид нар олон урвалж үзүүлдэг энэ үзэл бодлын хүрээнд бол бас дахиад зарим зүйлээ хэдийгээр сэргээж байгаа боловч яг тэр анх байсан шиг нэгдэг ч юм уу тийм ээ. Тэр язгуур утгаар нь бол сэргээж чадахгүй. Ийм байдал бол харагдаал байна зүгээр. Гэхдээ энэ бол яг хоо чинь цаг хугацаа бол 30 жил бол явчих шүү дээ. Тийм ганцхан энэ хооронд тэр чигтээ зүгээ алдаад явчихгүй шиг байж байгаа л яг юм бол үндэсний язгуур ухаан сэргэнэдэг бол амархан байдаг юм байна гэдэг бид нар сая одоо еврейн жишээн дээр харлаа шүү дээ. Манайхан дээр ч гэсэн одоо өчнөөн тийм юмнууд харагдаал байна. Монгол гэрт амьдарч байхдаа монгол хүн ядаад байгалийн аран шиг таньдаг, байгалийн аран шинд зохирч eerч амьдардаг. За тэнгэрийн байр байдлыг хараад өнөө маргаашийнхаа мал аж ахуйн ажил амьдралыг зохицуулцдаг гэд. Одоо бид бол монгол гэрт амьдарч чадахгүй ийм нөхцөл байдалд ирчхээр юу эсрэгээрээ тулаад ирж байгаа гэхээр бид нөгөө байгаль гэдэг энэ ээжтэй түүний аран шинд зохицож амьдрна гэдэг зүйл энэ мэдлэг танин мэдхүүч гэдэг юм уу мэдрэмж ч юм уу
их хаагдмал болчиход байна л да. Тэгэхээр нэг ясандаа бол ийм үндэстний хувьд бол би асар олон ийм соёл дотор эрлийцчихсэн ийм улс үндэстэн болчиход байгаа байхгүй. Уул нь бол би тэнгэрээс хамааралтай амьдардаг гэдгийг хүлээн зөвшөөрөөд гэр суудсандаа амьдардаг байж одоо бол тэр мэдрэмж бол 70-80% нь алсарч штэ. Тэгээ энэ тохиолдолд бид энэ олон соёлын нөлөөнд орж эрлийцчихсэн байгаа энэ ухааныг хэрхэн яаж тэр үндэстэн ухаан гэдэг суур одоо ойлголт хугтгуун дээрээ загнах боломжтой вэ? Энэ соёлын эрлийчдсэн байдлаас ер нь улс орнууд өөрсдийн онцлогийг хадгалж авч хамгаалахын тулд ямар арга замаар эндээс өөрсдөө аюулгүйгээр авч гарсан тэм түүхүүд байдгүй. Тийм энэ ерөөсөө өнөөдөр маш чухал асуудал болчиход байна. Яагаад гэвэл дэлхийн ертөнц өөрчлөгдөж байна. За цаг үеэ дагаад одоо юу гэдгийг шинжлэх ухааны хөгжлийг дагаад маш олон юм өөрчлөгдөж шүү дээ. Одоо 90 онд бидний төсөөлжсэн одоо ирээдүйн дэлхий өнөөдрийн одоо байж байгаа дэлхийн хоёр бол газар өдөр шөнөшиг ялгаатай болчихсон. Тэгэхээр бидний зүгээр нэг тийм төсөөллөөрөө болоод ер нь энэ өөрчлөлтөд гүйцэхгүй юм шиг байна, тийм ээ. Тэгэхээр улс орнууд одоо ялангуяа өндөр хөгжтэй улс орнууд яаж яах гэхээр энийг чинь өөрчлөлтөнд төлөвлөж байна, тооцоолж байна. Тэгэд ийм өөрчлөлт ирээдүйд гарах учраас энэ нь дасан зохицохын тулд бид нар үндэстний хувьд, улсын хувьд иргэдээ ийм мэдлэг боловсрол чадвар олох ёстой гэдэг ийм бодлого бол хэрэгждэг. Манайд одоо тийм алга байна шүү дээ. За бол төр хэрэгжүүлэх ёстой байна. Тийм 50 гэдэг нэг хөгжлийн хөтөлбөр байгаа гэж ярьж байгаа боловч энэ маань яг сая ярьдаг шиг утгаар хийсэн юм биш шүү дээ. Тэгэхээр энд хамгийн зовлон нь юу вэ гэхээр одоо хүссэн ч хүсээгүй ч бид нар бол орчин үеийг дагна. Тийм. Хүссэн ч хүсээгүй ч Монгол улс суурин соёл эрхлэлтэй улс гэж одоо ер нь хэлэх тэр хэлбэр рүү орчлоо. Өөрөөр хэлбэл хүн амын 50-аас дээш өвн суурин газар амьдарч байна. Суурин амьдралтай болчлоо. Хүссэн ч хүсээгүй ч дэлхийн ертөнцийн өнөөдрийн яг энэ хэрэгжилж байгаа техник технологи бүх юм хэрэглэнэ. Тэгэхээр энэ маань өөрөө эргээд бидний уламжлалт мэдлэгтэй улс орчилдөгч тохиолдол байна. Нийлээд сайхан илүү хүчтэй сайхан болгоч тохиолдол байна. За жишээлх юм бол юу гэдгийг өнөөдөр бол би зүгээр сөрөг талаас нь ярих юм бол тэр хүний одоо жирийн натурал орчинд амьдрах чадвар, төсвөр төвчээр боломж тэр бүх юмыг бол зүгээр хүчээр байхгүй болгож байгаа. Техник технологи бол. Яагаад гэхээр өнөөдөр цаг агаар бид нар гар утсаа хараад эсвэл одоо зурагтаар цагаарын мэдээ интернет рүү орж үзээл тэгээд одоо маргааш энэ юм байна тэдэн гарц гэж бодцоход бидэнд одоо өөр юу ч харах шаардлага байхгүй. Зөвхөн тэр мэдээлэл өгч байгааг сурвалжийг л мэддэг тэрнтэй харьцдаг багт болчихж шүү дээ. Хуучин нүүдлийн аж ахуйтай байх үед юу байсан бэ гэхдээ зэрэг ерөөсөө тэр нар сар одны хөдөлгөөн байгальд орсон тэр өв сургамлын байдал, амьтны байдал одоо гэх мэтэр ингээд бүх юмыг ажиглаж шинжиж тэрэн дээрээ тулгуурлаж одоо өвөг мэдлэгээ баяжуулж явсан, наривчилж явсан. Тийм учраас яг одоо юу гэдгийг малчин хүн болоод тэгэл нэг 14 5 хүрэхэд эрэгтэй эмэгтэй альч одоо хүүхдэд бол тэр орчинд амьдрах бүх ухааны цагаас сургачдаг байсан тийм ээ. Эмэгтэй хүүхдэд чинь одоо оёх шидэх, мал саах одоо тэгэл одоо нөгөө мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүх юмд нь сургачдаг. Эрэгтэй хүүхдэд мөн ялгаа авахгүй одоо тэр эрдэмтэд сургачдаг. Тэрнээсээ гадна одоо яаж байгалыг шинжих үү? Яаж одоо энэ одор хэсгийн орчил хөдөлгөөний утга учир нь амьдралаар яаж тусаж байгаа тэр ухааныг таньж мэдэх гэдэг дандаа зааж авдаг байсан. Тэр одоо байхгүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр зүгээр нэг өдөр одоо муу ярах зүгээр сүрл боллоо гэхэд маргааш нь одоо би бол боддгоо шүү дээ. Дэлхийн соёлтой өндөр хөгжилтэй гэдэг байгаа бидний шүтээд байгаа улс орнууд бол маргааш нь жинхэнэ хүн төрхөө, аратан төрхөө бүгд гаргана. Яг л үгүй чинь ерөөсөө энэ амьдрал тийм сорилттой тулгарахгүй яваад байгаа байхгүй нөхөнд. Тийм байдал үүсэх юм бол хэн тэгэл одоо ёстол нэр одоо нөгөө бусдаа туслаад илдэг загнаад энэ хэмсэгдэд явах биш. Зөвхөн тамай бодвол ингээд явах. Хүний үн чанар чинь тийм айхтар муухай аратанлаг шинжтэй шүү дээ. Тэгэхээр манад нүүдлийн соёл гэж хэлдэг ямар ялгаа байсан бэ гэхээр ерөнхийдөө хамтч соёлтой. Хамтч.
Өөрөөр хэлэх юм бол олуулаа нийлж ягаад ямар ч байсан одоо ядгийн нэгнийхээ гэрийг барьлах талдлаас суглаад барьцдаг. Нүгэд явж явахт нэг замд нь тусаад нэг сайлаад явуулцдаг. Тийм ээ. Эрлийн хүн явж байгаад ядарч ундаас ч яваа хүн бол орж ирээд цагаа өг гэд одоо идэ цайгаа өглөө бэлдэж тавьчихад өөрөөсөө малдаа яваад өгдөг. Хаалгаа нээлттэй орох. Тийм л байсан соёл шүү дээ. Эн чин дандаа танихгүй намаагүй хүнээ удаж хамтдаа л одоо энэ хатуу ширүүн байгальд бол хамтар сэтгэлээр байж иж бид амьдрнаас чөлднэ гэсэн ухаанаас үүдсэн ухаан байсан тий. Одоо бол бид нар яаж чинь өнөөдөр бол дандаа мандаалагч байх. Чадварын тухай ярьдаг болсон. Одоо мандаалагч бол чи хамгийн мундаг нь байх хэвээр, чи цорын ганц байх хэвээр, чи хамгийн өндөрт байх хэвээр гэдэг юм яриад байна шүү дээ. Хамт соёлын тухай ярихгүй байна. Нөгөө бидний чинь бүдүүлэг хоцрогдсон гэдэг байгаа тэр уламжлалт нүүдлийн соёлын шалтгаан яг үнэндээ бол явсаар бод хэдийгээр ингээд нэг жалган тусдаа айл байдаг боловч тэр нутагтаа бол заавал хамтын хүчээр дэм-дэм амьдардаг байсан. Тэр соёл байхгүй. Өнөөдөр бид нар зүгээр хажуу алганыхаа айлын амьдрал ямар байгаа хэн гэдгийг баг мэдэхгүй л амьдарч шүү дээ. Тэгэхээр ингэж төсөрч байгаа. Яг тэгээ манай хүүхдүүд чинь одоо яах вэ гэхээр за хөдөө явж байгаа жишээ цасан шуурган таараадаа яаж амиа хамгаалах уу, яаж бие авч гарах уу, яаж нөхөртөө туслах уу, яаж гал төлөх үү гэдэг юм уу. Ийм энгийн юмнуудыг бид нар мэдэхгүй хэмжээнд очлоо шүү дээ. Бүх юмыг л интернетээс сарна. Тэрүүгээр хийх гэж үздэг. Яг цаг дээр очих юм бол байгальтаа улаан нүрээр тулах юм бол ямар ч чадваргүй ийм болж хүрээд байгаа. Тэгэхээр энэний цаана зүгээр энэ бол яг зүгээр нэг амьдрах тухайн амьдралын тохиолдлын тухай ярьж штэ. Гэтэл яг жинхэндээ бол хамгийн гол юм нь юунда байсан бэ гэхээр за өнөөдрийн малчин хүүхдүүд ирэхвч тийм байгаа байлгүй гэж би бодож байна. За нэг 5 настай хүүхдэр аваад үзье. 5 настай хүүхдээ бид нар одоо хург шиг эргүүлээд явуулна. Тийм ээ, ойр зур тэр голоос очоод ус аваад иргээд явуулна. Тэгэд явж явах хоорондоо тэр хүүхд яадаг байвал бүх шийдвэрийг өөрөө гаргаж явдаг. За би бол одоо ингээ энэ өрийн замаар явна. Эсвэл энэний саагуурд хорж явна. Тийм ээ. За тэгээд нэг даагуунаад явж байгаа бол дахиудаад явах уу эсвэл илдрээд авах уу өөрөө шийднэ. Тэгээ алхам тутамдаа шийдвэр гаргаж явсаар байгаа энэ хүн чинь өөрөө нас үе төрхийн үед бол зөв шийдвэр гаргаж чаддаг хүн болж төлөвшдөг байсан. Одоо бол бүх юмыг зааж байгаа. Бидний хүүхдүүд 5 настай одоо тийм одоо суурин газрын хүүхд бол хаагуур явах, яаж явах бүх юм одоо зааж л өгөхгүй бол ерөөсөө болохгүй. Тэр итгэхэд одоо 5 настай хүүхд бол тийм хувцас өмс, ийм хувцас өмс гэдэг одоо бүх хувцас өмс ямар хоол яаж идэх юм. Тийм ээ. Энэ бүгдийн заадаг. Ийм болчиход байгаа. Тэгэхээр бие даах чадвар гэдэг юм. Дээрээс нь нэмээд одоо тэр юу гэдгийг амьдрах чадвар юу одоо тэр төсвөр төвчээр тийм ээ. Гэх мэтийн олон юмнууд бол бид нар надад зүгээр энэ хиймэл орчноос бол гээчж байгаа. Энэ хамгийн юм гэнэл байгаа. Яг одоо таны хэлж байгаа энэ сөрөг үзэгдлүүд өөрөө эргээд миний зүгээр нэг эмзэглэж бодож байгаа юм юу гэхээр ядаад хүүхдүүд маань Монголын нууц тавчаагаа уншина. Тэгэхээр тэнд Монголын нууц тавчаан дээрх үг хэллэгийг ойлгохгүй байх. За магадгүй зарим үгийн тухай ойлголт тэр хүүхдийн тарих оюун сэтгэлгээнээс бүр арчигдсан хэдэн үеэрээ арчигдсан байх ч юм уу тий. Тэгээ ингээд яваад ирэхээр нөгөө түүхийн сурвалж бичгүүдээр дамжиж бидэнд хайрлагдах гэдэг, биднэр хамгаалуулах гэдэг нөгөөх үндэсний ухамсар сэрхүү язгуур үнэт зүйл гэдэг зүйл маань улмал гээгдэх гэдэг юм шиг ийм айдас бол хөдлөд байгаа байхгүй юу? Энэ яалтах нэг тийм байна. Өнөөдөр зүгээр яг уу 90 хүн төрлөختөн чинь ийм штэ нэг 5-10% нь бол нэг хөтлөгч хүчин байдаг гэж. Тийм ээ. 5-10% нь бол угаасаа бас нэг тийм оюун чадхуй өвчсөн бас тийм өрөг авч явах чадваргүй ч байдаг юм уу? Асуудалтай тийм хэсэг байдаг гэж. Тэгээд дундх хэсэг бол дундч хэсэг. Тэгэхээр тэр лидерүүд бол дандаа нийгмээ улс орноо хөтлж явдаг тийм ээ. Тэдний дунд одоо юу гэдгийг эрдэмтэд нь байна, удирдлагчид нь байна. Тэдний хэлсэн үг чиглүүлгийг дагаж явж иж улс аятайхан явдаг. Манад бол одоо ямар байдал үүссэн бэ гэхээр тэр хэсэг маань одоо ингээд чимээгүй
бүгчгсэн. Тэр хэсэг яриадгүй эн чинь ийм учиртай гэдэг хэлэнгүүт нөгөө дунд байгаа олонх болоод нөгөө төгсгөлийн сүүлэнд байгаа тэр цонх нийлээд нөгөө мэдлэгтэй чадвартай хэсгээ бол ингээд таллаас нь боордоод байх газаргүй болгочдөг учраас зүгээр л хэл амд орчихсон дор яршиг чимээгөө сууж гэдэг ингээд учир мэдгүүд нь чимээгөө суугаад тэгэхээр тэр орон зайн дээр нь одоо ер нь юу хамаагүй ярьдаг нүүрмгийн хэлэмгийн за дээрэс нь одоо ичхүүр сонжуургүй тэр хэсэг нь төрүүлж одоо хамгийн идэвхтэй хэсэг болж харагддаг. Түүний араас дагаад бас одоо альва нэг тийм тохиол нөхцөл болгоныг өөртөө ашигтайгаар хардаг тийм хэсгүүд нь дахиад тэрнийхээ дараа шаваад. Тэрний ард талаар нь одоо 3 дахь 4 дахь эгнээдэн дээр нэг юмны учир ойлгох жаахан ноён нуруутай хэсэг манд гэсгээд нэг заадтай гэсэн ийм байдалтай байдаг болчихлоо шүү дээ. Ингээл бид нэр ерөөсөө одоо юу гэдгийг хөл толгой хоёр нь солигдчихсан ийм л цаг үе нийгэмд амьдарч байна гэж надад харагдаад байгаа. Тэгэхээр ийм үед тэр түүхийн сургамжийг түүхийг яагаад ярих хэвээр юм? Үнэн түүхээ бид нар яагаад байнга дурсах хэвээр юм бэ гэдэг чинь тэр Чингис хаан агуу байсан гэж бид нар бахархаж байгаа болно биш. Тэр үеийн Монгол улс мундаг сайхан байсан шүү гэж тэр өнгөрсөн түүхээр одоо бахархаад тэрийг одоо чухамстай юу гэдгийг ганц одоо гялтах юм маань гэдэг ингээд байгаа юм биш. Тэр үеийн тэр мандаж явсан түүхээсээ гадна бидний буурч бутарч явсан түүх болсон хэрэгтэй байна шүү дээ. Яагаад гэсэн. Одоо жишээлх юм бол их хаан гэдэг маань 13 дугаар зуунд тийм агуу супер гүрэн байгуулж чаад тэгээд одоо эхний 3 4 хааны үед бол тэр чинь нэг аятайхан явж байгаа тэгээд сүулт нь зүгээр л хүүхдүүдээс нь болол бутарсан шүү дээ. Хаас айгуул бүгдээрээ яасан яг өнөөдрийн Монгол шиг болчихсон. Баяр наадам гэтэрсэн, тансаглал гэтэрсэн тийм ээ. Одоо хэмжээг хязгааргүй гоё ганган болцгоосон, эдийн хойноос шунсан, арх дарсан шунсан, найр наадам шунсан. Тэгээ одоо надаас өөр одоо эрх мэдэлтэй хүн үгүй гэдэг тийм байдлаар л хоорондоо муудалцаад тэгэл улсаа тараасан шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр яг тэр байдал бол өнөөдөр харагдчихлаа шүү дээ. Яг өнөөгийн манай нэг юм бол одоо үнэхээр юу гэдгийг статистик үзүүлэлтийг харсан ч тэр ерөнхийдөө одоо ингээд дэлгүүр орчинд ороод хүмүүсийн худалдаа авах чадварыг харсан ч тэр яавч манайхан бол ингэж өдөр болгон найрлаж тийм ээ. Өчтөн одоо тийм тансаг арга хэмжээ зохион байгуулах эдийн засгт ус биш шүү дээ. Би тэгсэн мөртөө тэрээс найр наадам болоод шоу болох юм бол бүгдээрээ уулзаад босоод ирдэг. Яг үндсэн асуудлаа ярихаасаа дандаа зүгтдэг ийм л нийгэмтэй болчихлоо тийм ээ. Тэгэхээр эн чинь өөрөө эргээд бидэнд бол одоо төрийн бодлого байж том бодлого байж тэр нөгөө өөрөө чинь хүсээд байгаа тэр үндэсний ухамсарыг сэрэх ажил хийх шүү дээ. Тэгэхээр тэрийг сэрэх биш харин эсрэгээр нь тэрийг муулдаг, муучилдаг нэг хэсэг байж байдаг. Бусдын жишээг агуу сайн гэж үзээд бусдыг л дуурайх гад байдаг. Нэг тийм л хэсэг үлгэн дэлгүүр төвтэй болчиход байна шүү дээ. Одоо жишээлх юм бол юу гэдгийг ардын их хурлын одоо сүүлчийн чуулган шүү дээ одоо тийм ээ 90 оны 90-92 оны тэр үед чинь одоо хэн гэж дунд говийн тийм ээ Даштаруу гэж нэг атуучин хүн ардын их хурлын депутатаар байсан. Тэр үуч бас л одоо зурагтаар бол нэг их харуулдаггүй л одоо гэх шиг. Гэхдээ л тэр үндсэн үйл хэлсэж байгаа за тэр бүх процессыг үзүүлж яхад мань хүний хэлсэн үг бол над тэр хэзээч мартагддаг байхгүй нэг удаа. За одоо манай залуучууд бол ингээд одоо гадаад дотоод тийм оронд ийм байдаг тэгдэг тэгэх ёстой гэж ярьж байна. За сайн байна. Гэхдээ би бол яг юм алчин хүн. Нэг уулын 10 өөрт хоёрт одоо өвлж 2 өөр байд юм шүү дээ. гэж хэлчихсэн. Энд чинь л нөгөө бидний яриад байгаа байхгүй шүү дээ. Хашаар цөлөх тийм ээ. Харьцуулдаг. Зүгээр ухсгаж шийдчихэд тэгээ араас нь алдаагаа засах гэж явдаг биш. Бодож ээж нэг хэмжиж 7 хэмжиж нэг огтолдог тэр уламжлал. Гэтэл өнөөдөр яаж? Ерөөсөө цөөхөн хүний хүрээнд судалгаагүй, тооцоогүй, тийм ээ. Зүгээр л сэтгэлийн хөдлөлөөр за энийг ингэ шийдчихье гэж нэг шийдэл гаргаад тэрийгэ зарлаа. Нөгөөх нь 1-2 өдөр болж итэл чинь олон нийтийн эсрэг хүсэлтэд тулаад за наадах чи ингэх юм байна, тэгэх юм байна гэж шүүмжлэл гараад болоо.
Нэг ийм байдлаар төрийн ажил яваад байна шүү дээ. Энийг л одоо бид нар засмаар байна. Яг гэвэл энэ чинь өвөг дээдс минь хэлээд өгчихсөн шүү дээ. 7 хэмжиж нэг огтлоо гэж. Тий. Тэгтэл чинь одоо бол ер нь 7 огтлцохоо тэгээд хэмжиж чадахгүй. Юу ч болгож чадахгүй. Нэг баахан төсвийн мөнгийг ингээд үр ашиггүй сараа явчихдаг. Эсвэл санаатаагаар ингэж балан золон хийж дундаас нь завшдаг. Ийм л байдал үүсчихэд байна шүү дээ. Тэгэхээр энийг бид нар одоо өнөөдөр засахгүй явахгүй. Өнөөдөр бид нар яадаг юм. Аав ээжүүд одоо хүүхдээ бол бид нар хэтэрхий эрхлүүлж байна. Тэр бол ерөөсөн Монгол хүн болгонд хэлэх ёстой. Ягаад гэвэл өнөөдөр нэг хүүхдийн араас за аав ээж нь өмөрнө. За тэгээд элэг бүтэн амьдралтай бол хоёр талын хоёр өвөө нийлээд дээрээс нэмэгдэнэ. За тэгээд ах дүүсэн ч юм уу ингээд нийлээд ерөөсөн хүүхдээ л өмөрөөд байдаг. Ийм болчихсон. Миний хүүхдийн буруу гэж хэлэхгүй байна. Хүүхдээ одоо чиний буруу гэж ойлгохгүй байна. Ерөөсөө л хүүхдээ өмөрнө. Тэр шалтгаан хамаагүй. Ингээд эрэхтэй зэрэг эцэстээ яаж юм гэхээр шаардлага тавьсан юм сурах гэсэн хатуу чамдхан багш бол буруутан болоод тусчих шүү дээ. Одоо багш нар маань хүүхдээсээ айдаг бол. Тий. Багш нь бидний үед бол багшаасаа хүүхдүүд эмээдэг байсан бол өнөөдөр багш нь хүүхдээсээ тэдний эцэгхээс айдаг болчихлоо шүү дээ. Тэгэхээр энд боловсролын чанар ямар ойлгомжтой болчихлоо. Тийм ээ. Яг үүнтэй адилхан хүмүүс орондоо харилцсан ч гэсэн ялгаагүй шүү дээ. Хүүхдээ одоо чиний буруу гэж хэлээд одоо ингээд эсвэл одоо таяр одоо буруу хэлсэн өөрсдөө асуудлаа шийдгээд ингэж хэлдэг эцэг хэрэгсээ байхгүй. Яг л өөрийнхөө хүүхдийг л өмөрөөд явдаг. Тэр нь одоо ингээд бүх юм дээр очиод том зургаар авахаар бас нөгөө чиний миний нам гэж дайрдаг. Суманд байгаа юу өгч нь одоо юу гэдгийг ардын намын сонгуулийн үеэр ялангуяа их ачи юм блэ шүү дээ. Тэр ардын намын хүний дэлгүүрлэг битгий ороороо. Тэр ардчсан намын хүний дэлгүүр гуанзанд битгий хоолдороо. Бүр ингэтлээ мухаа. Хагарч штэ. Гэтэл эн чинь явж Монгол гэдэг ганц л улс бай. Монгол гэж ганц л үндэстэн нэгдмэл үндэстэн байна. Тэгэхээр энэний эрх ашиг гэдэг юм ерөөсөө хаана байна. Тэр хойно 2 3 5 дууртаа өгчихсөн. Өнөөдөр зөвхөн л одоо хуваа л боддог. Ийм байдал үүсч байгаа болохоор бид нар одоо энийг төрийн бодлогоор засахгүй болохгүй. Тийм төрийн бодлогоор засна. Одоо өнөөдөр юу гэдгийг эрх чөлөө гэдэг юм нь бол дэнд ч гэсэн хариуцлага гэдэг юм хөдөх дурггүй ийм л байдал үүсчлээ шүү дээ. Зүгээр манай салбарыг аваад үз. Та өөрөө сэтгүүлч, би сэтгүүлч тийм ээ. Тэгээд яг энэ шудраг амьдрах нөхцөл байна уу? Байхгүй шүү дээ. Цөөхөн хүн яг мэрэгжилдээ өмнө энэ ёс зүйтэйгээ ингэж байгаа болохоос биш. Одоо зарим нөхдүүд бол богино хугацаанд гарч ирээд асар сонин аргаар одоо сүрхийг хөлжөөд тэгээд одоо янз янз болж байгаа жишээг бид нар бүгдээ л нүдэн дээр харж байна. Тэгвэл энэ маань өөрөө юу байсан бэ гэхээр нөгөө түрүүчийн даштооруугаан үгэл над санаанд ороод байдаг юм л да. Тэр нэг уулын тэр гадаадын юмыг энд авчирт нутгшуулах уу гэхэд нэг уулын араа өөр хоёрт нутгалах хэрэгтэй ялгаа байдаг юм шүү гэж. Тэрэн шиг 90 онд бид нар бол яасан бэ? Одоо хэвлэлийн эрх чөлөө гэдэг юм л хангагдчих юм бол үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хангахчвал тэгээд бүх юм сайхан болно. Гэсэн үнэхээр энэ эрх чөлөө хэрэгтэй юу? Хэрэгтэй. Гэхдээ тэр эрх чөлөө гэдэг маань өөрөө ямар эрх чөлөө байх юм бэ? Ямар эрх чөлөөг дархлахын тулд яаж ажиллах юм бэ? Ямар үзэл онолоор явах юм бэ гэдгийг бид нар ойлгохгүй. Тэгээд хэвлэлийн эрх чөлөө манд байгаа гэдэл ураад авсан бараад тэрэн донд бие чи тариж явсан нуух юм байхгүй. Ингээл давхаад басан. Өнөөдөр бол сэтгүүл зүгэх мэрэгжлийн сэтгүүл зүгч байхгүй боллоо. Мэрэгжлийн хэвлэлүүд бол одоо оршин тогтноход хүнд болчихлоо тийм ээ. Орон цагийн сошиал орчин булаачлаа. Сошиал гэдэг чинь бол зүгээр л бүхэл одоо хүн болгон сэтгүүлч гэдэг нэг тийм ойлголт бий болчихлоо шүү дээ. Тэгвэл энэний цаана юу байсан бэ гэхдээ зэрэг энэ либертар эрх чөлөө гэдэг чинь бол өөрөө сул талтай. Сул тал нь юу гэвэл мэдээж энэ бол одоо юу гэдгийг эзэдний сэтгүүл зүүн хоёрхдаг. Эзэд бол мэдээж ашигын төлөө явдаг. Ашигын төлөө явж байгаа эзэн эсвэл сенсацдаг дэж бүтээгдэхүүнээ борлуулна. Эсвэл хэн нэгэнд үйлчилж төлбөр авч орлого олно. Ийм л хоёр замаар бол амьдардаг. Тэр нийгмийн
хариуцлага гэж юм ерөөсөө байдаггүй. Тийм учраас худлаа мэдээ өвчтөг, хэвлэл шаардлагадаг тийм ээ. Гэтэл үүний чинь бусад улс орн бол хязгаар харсан юм байна. Айл 1930-аад онд ер нь бол нийгмийн сүлжээ гэдэг юмыг бол ингээд ийм загвар байж болох юм байна гэдгийг хараад энэ үед хүмүүс мэдээллийн хэт урсгал донд төөрөлдөхгүй тулд яах ёстой гэдгийг шийдсэн байсан. Одоо жишээлх юм бол юу гэдгийг бидний одоо яриад байгаа тэр мэдээллийн цагаан толгой, мэдээллийн боловсрол гэж яриад байна шүү дээ. Энэ асуудал бол 1930-аад онд энэ зарим одоо ирээдүйг хардаг орнууд бол хараад анхны одоо сургалтуудаа цэцэрлэгээс нь багангаас нь хүүхдүүдэд заагаад хүмүүстээ заагаад гэлчихсэн. Ямар мэдээг сайн мэдээг хийн, ямар мэдээг муу мэдээг хийн, ямар мэдээг одоо хэрхэн яаж дүн шинжилгээ хийх гэдэг тэр дадлыг бол багаас нь суулгадаг байсан. Тэгээд эн чинь яг тэрнтэй адилхан 1940-од оны үед 30 хэд 40 онд ч одоо Америк нэгдсэн улс ч яг манай энэ шиг сэтгүүл зүг бий болцсон. Тэгээд нөгөө эцдүүд чинь мөнгөний хойноос явсаар байгаад асар том капиталтай, асар том эрх мэдэлтэй болцсон. Тэгээд одоо үндсэндээ бол ядгийн нийгмийн оюун санааг хаашин чигдүүлэхгүй гэдэг бол дураараа шийддэг. Ийм байдалд орчихдоо зэрэг нь бол Америк хэдэн нэгдсэн улс төр эрхчлөөний комисс гэж байгуулад тэр үед эрдэмтдийн хэрэгэд гарсан шүү дээ. Яг эрдэмтэн судлаач тандаа за одоо энэ асуудлыг яах вэ гэхээр за энэ бол энэ хэмжээгүй одоо энэ анарх эрхчлөөг хязгаарлах ганц юм нийгмийн хариуцлагаар хязгаарлах юм байна. Өөрөөр хэлэх юм бол мэргэжлийн ёс зүйгээс гадна тэр нийгмийн хариуцлага гэдэг юмыг бол заавал ингэж тэнцвүүлж ийж эрхчлөө нөгөө талд нь хариуцлага ирэх тэнцвүүлэх юм байна гэдэг нийгмийн хариуцлага онцлогддог хэвлэлийн 10-6 ондын нэг гэж яригддаг. Тэр онцлогдсон. Тэгээд яг энэтэй холбоотой дүгнэлт хийгээ 56 он чинь тэр хэвлэлийн 4 онд гэдэг ном Америкийн эрдэмтэд гаргахтаа тэрэн дээр бичсэн байгаа шүү дээ. Либертар хэвлэлийн либертар онл бол хөгжиж буй орнууд тохирохгүй загвараа гэж. Гэтэл тэр 50-60 онд ярьж байсан юмыг 90 онд бид нар нөгөө арчил гэдэг юм хэрэгжүүлэхтэй. Ерөөсөө тооцоогүй. Нуух юм байхгүй би бол мэдтгүй л гэсэн тэрийг бол бидэнд дуулдаагүй гэсэн. Гэхдээ манайх үнэхээр л одоо юмыг судалгаатаа алсын хараатай хийдэг байсан бол тэр үед одоо судалж гаргаж ирээд за энэ либертар хэрэгжүүлэх онл чинь хэвлэлт болохгүй юм байна шүү. Одоо тэр айл 60 оноос эхлээд баруун Европ орнууд хэрэгжүүлээд амжилтанд хүрч байгаа нийгмийн хариуцлага онлыг энд оруулж ирье гэсэн бол 90 онд жишээлх юм бол нийгмийн хариуцлага гэдэг юмыг эрхчлөөтэй хамт хэвлэлийн эрхчлөөтэй зэрэгцүүлэн яг тэнцвэрийг хангаад явуулсан байсан бол өнөөдөр ийм замбраг бодолд хүрэхгүй байсан байна. Гэх мэтэр ингээд бид нарын чинь тэр нөгөө 7 хэмжээ чинь нэг огтол гэдэг өвгдийн ухаанд өнөөдөр бүр юусэн гол руу ороод байх юм л та. Яг энэ одоо нөгөө үндэстэн ухаан гэдэг зүйлийг саармагжуулах, эрлийцжүүлэх нэг гол үүрэг бол хэл мэдээллийн салбар болчиход байна шүү дээ. Түүгээр үндэсний эрх ашиг хэрхэн яаж хөндөгдөж гин үү? Үндэсний эв нэгдэл хэрхэн яаж хагалган бутаргах тийш нь сарниулж гин үү гэдгийг үл тооцох одоо чадваргүй ийм одоо сэтгүүлчдэр манай салбар бол дүүрчээд байна. Нөгөө талаас одоо таны түрүүний ярьж байгаа баруун Европынхан бол яг тэр нийгмийн хариуцлага гэдэг зүйлийг анхааралтай авч энийг бодитоор ажил хэрэг болгож чадсан учраас өнөөдөр бидний мэдих дэлхийн том хэвлэл мэдээллийн байгууллагууд яг аль улсын эрх ашигын төлөө дуурах ёстой вэ гэдгийг мэдэж дуурдаг болжээ. Гэтэл өнөөдөр манай Монголын хэвлэл мэдээллийн салбарын томоохон редакцууд бол энд үндэсний эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашиг гэдэг зүйлийг тооцохгүйгээр ингээд амныхаа зоргоор их дуурдаг болчих. Тэгээ энэ нь эргээд өөрөө одоо яг дөнгөж өсч өндөж явж байгаа энэ сошиал орчин зурагт мэдээлэлтэй харьцаж байгаа тархитлогоон дөнгөж одоо хөгжиж яваа ийм багчуудад бол залуусд бол маш хортой нөлөө үзүүлж байна л та. Эргээд бид бол ямар хүн бэ гэдгээ үл ухамсарлах ийм нөхцөл байдал руу эргэлт буцалтгүй орчих гээд шүү дээ. Та саяхан Япон яваад ирсэн гэсэн. Тэгтээ Япон бол бас л одоо адилхан барууны том хөгжлийг өөртөө нутагшуулаад авчлаа. Гэхдээ тэнд Япон хүн гэдэг нэг юм хатгалагдаа яваад байгаа. Тэгэхээр энийг тэд яаж тэр том хөгжлийн нөлөөнд ор Япон хүн гэдэг энэ загвараа хадгалж авч чадсан юм шиг танд ажиглагдаж байна. Энэ биднэрт бас хэрэгтэй байгаад дутагдаад байгаа нэг бодлогоодын нэг бахал гэж бодогдоод байна л да. Тийм. Тэгэхээр
зүгээр би бол нөгөө удаа хугацаанд амьдарсан биш, судалсан биш, сайн мэдэхгүй л байна л да. Зүгээр гэхдээ яг хуу саваа хөтөл ус төр нэг эдний нөгөө шашныхан түүх мөнхөн төр гэл хүнтэнтэй яриад ингэж яхад тэднийх бол манаата төстэй юм нь юу байна гэхээр одоо тэр шинто шашин гэж үндсэндээ бас одоо манай өөгийнхтэй оролцсон. Тим шашин, тэгээ буддын шашин хоёр бол бас эртнээс тэнд нутагшсан буддын шашин бол тэгээ энэ хоёр шашин бол үндсэндээ их олон зүйл дээр бол бас хорондоо бие биендээ нөлөөлсөн тийм л юм билээ л дээ. Гэхдээ яг хүний амьдрах хүн ёс гэж байна да. Тэрний үндсэн сургаалыг бол тэр язгуурын шашнаас авсан юм байна. Өөрөөр шинто шашнаас авсан. Тэр нь болохоор ерөөсөө нэг хоёр хэмжүүл байдаг юм байна л дээ. Байж болох дээд хязгаар, байж болохгүй доод хязгаар гэх юм уу. Тэгш мөрөл гэж тайлбарлаад байна тэд нар. Тэгэд одоо энэ дээд хязгаар нь одоо энэ тэгш байх ёстой гэсэн үг шүү дээ. Тийм байх ёстой гэдэг хязгаар. Доод хязгаар нь бол байж болохгүй хязгаар буюу мөрий. Тэгэхээр мөрий байж болно. Мөрий багыг засахгүй байх нь буруу. Мөрий байх нь буруу биш. Тэр мөрийг засахгүй байх нь буруу гэж. Өөрөөр хэлбэл тэрийг засаад энэ дээд хязгаард бол ойр тутахын төлөө хүн амьдрах ёстой гэсэн. Маш энгийн тийм философи явагдсан. Тэгээд тэр нь л ерөнхий Япон хүмүүсийн тэр зан характерыг тодорхойлдог юм байна гэж. Тэрэн шиг Монголд бол одоо юу гэдгийг бас тийм хэмжээрүүд байсан шүү дээ. Одоо жишээлх юм бол Монголын нууц товчонд Монголын за андгаа бой за гэж байна. Тийм тэр чинь Монгол хүн за гэж хэлсэн бол тангараг тавьсан мэт. Тийм андгаа өргөсөн мэт тэрэндээ заавал хүрдэг байсан гэж. Хариуцлага байна үнний зан байна. Ёс зүй байна уу байна. Тийм биз дээ. 13 дугаар зүйл шүү дээ. Монголын за андгаа бой за. Монголчууд цаг наргүй ард түмэн гэл ингээл гадныхан ширэл бид нар ч өөрсдөө тэгэл байдаг. Зүгээр одоо бол цаг нар одоо ч бас гайгүй. Тэгтээ дэрэн цаг нар барих дургүй л дээ. Гэтэл 13 дугаар зуун чинь дахиад Монголын нус авч байгаа харъя та. Тэнд гурван талаас уулзахаар болцоол их зэрэг хөдөлгөөл тийм ээ. Тэгэл одоо хосроод ирсэн талаа зэмлэж байгаа үстэй. Хур урвч хугацаанд бороо урвч болцоонд гэж өвтэй та нар хайчих гэдэг. Тэгэхээр эн чинь бидний хувьд бол тэр цаг нарыг барьдаг, хариуцлага гэдэг юм мэдэрдэг ийм чанар бол байсан байна. Тийм ээ. Тэгэхээр үнэнч байдаг, шудраг байдаг, тэр хамтаж байдаг тийм ээ. Бие биендээ тусалдаг. Энэ бүх чанарууд одоо бид нар уламжийг хэлвэн л да. Уг нь ингээд яг тэр Монгол хүнийхээ төсвөр төвчээртэй тийм үү. Ямар ч орчинд одоо дасан зохицох чадвартай ч гэдэг юм нэг тийм илүү байгальтай ойр байсан. Тэр бүх сайхан юм одоо орхиод байдаг. Бусад улс орн ингээд өнөөдөр байгальтайгаа ойрох нь хамгийн зөв юм байна гэдээ одоо чинь эргээд буцаад байгаль руу хандж байна шүү дээ. Бүгд одоо байгалаа ярьдаг, хайрлаа хамгаалах тухай асуудал ярьдаг боллоо. Бүгд одоо минимал амьдралтай байх хэрэгтэй юм байна гэдгийг ярьдаг боллоо. Сая одоо Японд явж байгаа жишээ гэх юм бол ингээд японочдод их хог цуглуулах дуртай одоо юм хадгалдаг юм ба аригч улсууд байсан. Одоо бол аль болох тийм минимал амьдралыг эрмэлздэг болчлоо гэж ярьж байна. Европын ч гэсэн минималист хэрэглээ гэж ярьдаг боллоо. Бид нар тэгсэж чинь эсэргээр нь одоо нөгөө эд мөнгөний хойноос явдаг, хөрөнгөний хойноос гүйдэг, нүсэр хэрэглээр үгүй яваад. Тэд нар наашаа ирээд бидний өвгдөөдсөн явж исэн тэр амьдралын хөвчлээ амьдрах гад наашилж итэл бид нар харин эсрэгээр нь тэдний өнгөрсөн 20 дугаар зуунд амьдрсан тэр амьдралаар амьдрах гал хичээгээл яваад шүү дээ. Урсгал сөрөө яваад байх юм. Уг нь ухтаа зүгээр хөдөөж суугаад хамтдаа тэр байгальтай ээлтэй минималист тэр амьдралаар амьдраад их хэрэгтэй өндөр шүү дээ. Тийм өнөөдөр яах юм бэ тэр хүн одоо нэг биеийн 30 дэлэр яах юм. 5 машинаар яах юм тийм биз дээ. Тэгээ манайхан чинь боломжны үйлдвэр нь бүгд тийм хэмжээний хэрэглээтэй байчих гад уралдаад байна шүү дээ. Өрсөлддөг юм нь өөр болчих. Тэр нөгөө бидний санагалцаад байдаг 13 дугаар зуунд ч нь бол эр зоргоороо, ур чадвараараа тийм ээ өрсөлддөг үнэн чанараараа өрсөлдөж ирсэн болов өнөөдөр бол одоо арга зайлаар тийм үү эд хөрөнгөөр гэмтэр шал өөр юмар өрсөлдөх ийм юм руу явж гсэн бас ийм дэш одоо бүгдээрээ бас дийлэнх нэг автчих шинжтэй нэг иймэрхүү байдалтай болчлоо. Тэгээд хамгийн гол нь манад бол нөгөө энэ язгуурын ямыг үндэсний гэдэг тэр үндэстэн гэдэг тэр онцлогийг олон мянган жилийн турш тодорхойлж бий болгож ирсэн тэр хүчин зүйлийг үүсгэх үзэл мэш хүчтэй болсон тийм ээ. Өнөөдөр та нар
тэр битгий хэл одоо тэр ой санамж асар богино болчихж байгаагийн шинж нь юу вэ гэвэл за 3 4 жилийн өмнө энэ 50 60-аад оныхон хөхөөд ингэндээ сайхан дал гэж хэлсэн чи одоо бүр 70 80-аад оныхон хөхөөд сайхан байна л гэсэн ийм мессеж одоо сошиал орчинд яваад эхэлж штэ чинь 70 80-аад оныхон гэдэг чи одоо юу гэсэн үг гэдэг. Тэгэхээр эн чинь зөвхөн одоо нэг 30 жилийн 30 40 жилийн өмнөхийг өгсөж эхэлж яана гэдэг чинь тэр 300 400 жилийн өмнө 3000 жилийн өмнөх юмыг бол таягдан явах бол энэ хүнд байна гэсэн. Тэгэд өнгөрсөн байхгүй бол бид нар яах юм? Бидний түүхийг өөр үндэстэн авна. Бидний багтыг өөр үндэстэн авна. Бид нар өөрсдөө нотолж чадахгүй шүү дээ. Тийм байдалтай өөрөөр хэлэх юм бол ерөөсөө өнгөрсөн бүхнийг үсгдэг ийм үе битгий болчихгоосоо. Энэний тул төрөл анхаараасаа гэж. Төргүүгээр ерөөсөө үнэхээр энэ ухаантай бодлоготой төр байж иргэнэ бол энэ рүү чиглүүлж авдаг. Казахстаны жишээ байна шүү дээ. Казахстанд бол жишээлх юм бол урлаг соёл тийм ээ. Энэ талын бодлогоо бол дандаа том бодлоготойгоо холбоод тэгээд Казахын төр гэдэг олон зуун жилийн олон мянганы түүхтэй төрийг бий болгох үүрэг өгөөд бид нар түүхээ зохиож шүү дээ. Тий. Жишээ нь олон улсын судлаач дунд Монголын одоо сэдв, Монголын үүх түүх, үнэт өв соёлын одоо энэ сэдвүүд, судалгааны сэдвүүд нэн сонирхолтой байж одоо сонирхлын төвшөнд байсан хэвээр байгаа юу? Хэвээр байна. Яагаад энийг асууж ин тэгэхээр бид цаашид дэлхийн анхаарлын төвд байх нь зөв ёсны. Бидний одоо нүүдэлчин эцэг өвгдийн бүтээсэн байгальтай харьцдаг энэ өв соёл бол олон улсын судлаачдын анхаарлын төвд байсан хэвээр байх нь. Тэгвэл энэ нь эргээд сөргүүлээ тавихад бид энийг хамгаалж хайрлах иргэний үүрэгтэй болж таарах гэдэг байгаа байхгүй юу? Тийм одоо Монголын сэдэв бол яадгүй гэхээр ерөөсөө чинь хүн төрөлхтний түүхэнд үнэхээр тийм том мөрөлдсөн ийм үндэсний түүх цөөхөн шүү дээ. Тэгэхээр яалтгууд одоо тэр 13 дугаар зууны тэр хүчрхэг төрн задраал, бутраал хоорондоо дандаа байлцсан. Манай энэ бага адын түүх бол дандаа хоорондоо. Тэр үтгийг л одоо юу гэдгийг энэ юуны манчин болоод одоо энэ зүүн гарын хамгийн сүүлч одоо энэ хоёр улсын хоорондох тулаанлаж үзсэн шүү дээ. Тэр түүх чинь тэгээд бас л нөгөө манжин зэрэг чинь монголчууд л явж байгаа шүү дээ. Тэг гих мэтэр ингээд бүх юмд ингээд өөрсдөө хоорондоо өвөр зураа байлцаар бол дууссан гэдэг нь 100 жил. Гэхдээ тэр үлдээс нь түүх нь өөрөө үнэхээр сонирхолтой байгаа байхгүй. Ягаад гэвэл өнөөдөр яадаг Монголын нутгаас тэр за хүннүүтэй холбоотой ярих хүннүүгийн соёлтой холбоотой маш олон зүйлүүд шинээр нэгдэж штеп. Тэгэхээр тэр чинь эртний тэр улс ямар мундаг улс байсан юм гэдэг сонирхол. Дээрээс нь одоо тэр соёл нь одоо тэгээд бүх юм нь урд нь бол одоо юу гэдгийг зүгээр юм дутагдангууд нь урагшаага давхиж очиод эрэмдчихээл. Тэгэл хүрээд ирдэг байсан юм шиг ирдэг байсан чинь. Үгүй шүү дээ. Өөрийн гэсэн үйлдвэрлэлтэй, өөрийн гэсэн төртөө, өөрийн гэсэн бодлоготой хэл гайлыг нээлгэхийн тулд эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхийн тулд бас дайн байлдаан үүсгэдэг зарим тохиолдолд. Ийм л байсан гэдэг нь өдөр нутагдаад эхлэх жишээтэй. Тэгээд энэ маань өөрөө үнэхээр тийм том тодмор үлдээсэн учраас бол дэлхийн төгсөлт энийг судалж барахгүй байна л да. Шин юм гарч ирээд байна. Бидний хувьд одоо яаж яах гэхээр хоёр юм байгаад байна. Энэ баялаг түүхийг цааш нь бид нар бас дахин үргэлжлүүлээд одоо юу гэдгийг буурч доройтсон тийм ээ тэр үеийн тэгээд энийг уналтын үеэс буцаж сэргсэн шинэ Монголын түүхийг бид нар бүтээх үү? Эсвэл одоо ингээд даяарчлын давалгаанд цохиулаад байхгүй үндэстэн байхгүй болсон түүхийг үлдээх үү? Энэ хоёр одоо салаазан маань уулзуур дээр надад бид нар байж байна. Нэг харахаар сэргэн мандах тэр зам нь байгаа ч юм шиг нөгөө харахаар одоо нөгөө сүрээд мартагдах тэр замч байгаа юм шиг тийм яг л нэг юм завсардаг. Энэ дээр одоо яалтгүй бид нар одоо улсыг удирдах алсыг харсан мэрэгэн бодлогын ачаар л гарна. Тэрнээс зүгээр өнөөдрийн шоу хийж хүмүүсийн сэтгэл санааг татаж тийм үү. Тэгээ нэг төрхөн зур аргацаагаад хуураад өнгөрдөг. Ийм бодлоготой төрөл. Энд бол гай болно гэс гавь байх болохгүй л дээ. Энд нухацтай, тулхтай
сэтгэдэг, эрдэмтдийнхээ үгийг сонсдог, ухаантай хүмүүсийнхээ үгийг сонсдог, хүлээж авдаг, ахмад буурлуудынхаа үгийг сонсдог. Ийм залуу үе байж ижил цаашаа зөв явна. Ерөөсөө монголчууд бол ахмадтайгаа сонсдог. Бүр баг залуусаа бол сургадаг, тийм ээ. Тэгээд ачааны гундыг бол дундууйхан өөрч авдаг ийм л уламжлалтай байсан шүү дээ. Тэгэхээр одоо ахмадтай үе өсгчөөд ачааны гундыг өөрөд явна гэдэг бол байхгүй. Энэ буурлын ухаан бол байж ижил энэ эрдэмтэй хүмүүсийн үгийг сонсч байж бид нар зөв зумаар явна. Тэрнээс гадны хүмүүсийн зөвлөгөө бол гадны хүний зөвлөгөө сайн сэтгэлээр өгсөн зөвлөгөө өгсөн ч гэсэн Монголын онцлог тохирохгүй ч болно шүү дээ. Тэндээ сайн жишээ байж болно. Тэр ард түмний сэтгэлгээнд таарсан жишээ байж болно. Эсвэл тэдний нийгмийн хөгжлийн төвшөнд нь таарсан сайн загвар байж болно. Тэрийг энд авчираад шууд буулгах нь хэцүү шүү дээ. Одоо жишээ нь төрүүчийн боловсролын сайд 1-р ангиас тачиулуудын нэг одоо мэдээллийн технологийн хичээл орно гэж нэг дуурайд. 1-р ангиас эхлээд одоо мэдээллийн технологийн хичээл орно гэж нэг дуурсан. Тэгэхэд би ус тэсэхгүй бичил байсан. Наад мэдээллийн технологи гэдэг юм чинь эхлээд мэдээлэл гэдэг юмныхаа учир утгыг ойлгоцсон мэдээллийн боловсрол гэдэг хичээл орж. Тэрний дараагаар заахгүй бол зүгээр л одоо учир мэдэхгүй хөгдөд одоо цэнгэлсэн буу хариулсантай адилхан шүүгч. Тий. Тэгэхээр чинь яг үнэхээр одоо юу гэдгийг тийм хичээлтэй одоо манай хүүхдүүд 6 наснаас юм уу 8 наснаас ихтэй англи хэл сураад тэр мэдээллийн технологи судлаад орчин үеийн хүн болоод их нь ойл харагдчих сонсогдож байна л дээ. Тэгж чадна. Гэхдээ тэр юм маань өөрөө эргээд шат дараата бодлоготой төлөвлөлтөй хийхгүй бол алдаа болж өгөрдөг тийм ээ. Тэр мэдээллийн технологи төрүүл заагаад тэгээд энэ одоо энэ 9 шидийн одоо цахим орчинд чөлөөтэй ажиллах чадвартай болсон мөртлөө ёс зүйгүй тэр мэдээллийнхаа сайн мөг ялгадаггүй хүүхд бол аюултай мэдээнүүд хийгээд ихлүүл яах вэ гэдэг асуудал. Тэр англи хэл сайн сурч байгаа хүүхд маань 1-р, 2-р ангиас эхэлж байгаа 3-р ангиас л тийм ээ. Англи хэл сайн сурч байгаа хүүхд маань зэрэгцээд нөгөө монгол өчгөө судлах кирилл өчгөрөө одоо энэ хичээл номоо хийхдээ сонирхол байх уугүй юу? Аль нь илүү сонирхолтой байх вэ? Тийм. Тэгэхээр тухайн үндэсний одоо юу гэдгийг яг хүүхдүүдийн бол эд төлөвшөх насанд нь бол үндэсний хэлвчгийн заагаад одоо ёстой тэр өөрөө чинь яриад байгаа тэр үндэсний язгуур соёл мэдлэгээ заачгаад хүн болох ухааныг заачгаад тэгээд дараагаар нь бол гадаад хэлээ заадаг юм тохиолдол. Одоо Япон бол хамгийн түрүүний асуусан Япон бол хамгийн сонгогддог шүү дээ. 7 дугаар ангиас эхэлж гадаад хэл үзсэн. Наан бол заавал эхлээд одоо заавал одоо бүр өсгөөж үзэхгүй наан яаж одоо зөв харьцах, яаж бусдаа зөв харилцах гэдэг юм ингээд тэрийн заагаад хүн байх ухааныг заагаад тэгээд одоо үндэсний язгуур юмаа заагаад тэрний дараагаар одоо зайлшгүй орчин цагийн дэлхийн хэмжээний хүн болохын тулд эзэмших ёстой тэр мэдлэг чадвар эрт мөдөг зааж штэ. Гадаад хэд байна уу тэр технологиуд байна уу те энэ бүхэн л зааж өгдөг. Заавал суурийн тавид тэрний дараа. Тэгэхгүй бол бид нар ч одоо олон соёл Монгол гэдэг яг олон шашинт Монгол болчлоо. Тийм ээ. Олон шашинт болчлоо. Одоо энэ шашин хоорондын одоо ивэ олцгол асуудал бидэнд чухал. Зэрэгцэн орчих харилцан биеийн хүнддэх асуудал чухал. Үүний тулд шашны зүтгэлтнүүд одоо нөгөө өөрийн сүсгтнүүд итгэгчтэй бол тэрийг ойлгуулдаг, тайлбарладаг. Тэгээд эвтэн наритгаар зэрэгцэн орчих болно. Тэр олон соёл болвол бас яригтай байгаа байхгүй юу? Яг л монголчууд өнөөдөр юу гэдгийг Японд чинь 20 мянган те Солонгос нь 40 эдэн мянга ч гэдэг юм уу те ингээд харахтаа зэрэг чинь бараг л улс болгонд нэг аймаг энэ хэмжээний хүн гарчлаа шүү дээ. Тэгээд тэд нар маань тэнд үе задгаад амьдарч байна. Олон жилээр амьдарч байгаад Монголд ирж байна. Тэгэхээр үр хүүхэд нь тэнд гарч байна эсвэл тэнд хүмүүжж байна. Тэд бол тухайн амьдарч байгаа орныхоо соёлыг тээгч боловторж байгаа. Тэр нь эргээд одоо ирээдүйн Монголд энэ олон соёлын ялгаа зөрчлийг хэрхэн яаж одоо даван туулж тэрэн дундаа одоо үндэсний гэсэн бодлогоо барьж чадахгүй гэдэг дээр маш эргэлзээтэй асуудал үүсэж байгаа байхгүй. За ингээд та хоёрын ярилцлага гинт хүрээд дуусч байна. Тэгэхээр нийгмийн сэтгэл зүг одоо хөөргөх энэ үйл явцын ард бидний язгуурын одоо гол тээж авч явах хэвээр энэ үндэсний ухамсар, сэрхүй,
үндэстэн ухаан гэдэг зүйл өөрөө хэрхэн алсран бүдгэрч байна вэ гэдгийг дор бүрнээ бодууштай байна. Ийм ч одоо үндэсхийн үүднээс Монгол Улсын соёлын гавь зүтгэлтэн доктор сэтгүүлч Галлери тухай гурьж оролцуулж за энэ сэдвийг бас Монгол хүн нэг бүр дор бүрнээ бодож тунгаагууштай юм биш үү гэдгийг санаа сэдлийг өгөхүүднээс та бүхэнд ярилцлагыг бэлтгэж хүргэлээ. За улсын хурал засгийн газрын төвшөнд л яригдах ёстой сэдв болно. Тэгэхээр зочны маань одоо дүгнэлтээс та бүхэн ойлгосон бах. Бид одоо улс гэрээг удирдах байгаа эрх мэдлийн одоо гол субъектуудыг, гол суудлуудыг үндэстэн гэдэг энэ амин чанар, мөн чанараар боловсрсан ийм боловсон хүчин кадруудаар бүрдүүлэх ёстой байна гэдэг нь зайлшгүй харагдаж байна. Ингэжч байж улс орнууд өөрийн үндэсний онцлогийг хадгалж одоо томоохон хөгжлийн нөлөөнд хит уусалгүй, авталгүй бие даасан тусгаар улсаараа оршин тогтнох юм нөхцлүүд бол бүрдсэн хэдийнэ ийм түүхч бичигдэж байна гэдгийг дэлхийн давцсан дээр бол харагдаж байгаа. Тэгээд энэ дүгнэлтийг бол манай зочин та бүхэнд өгч чадсан бахаа гэж найдаж байна. Таныг нэлээд удаан чилээчлээ урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Тэгээд олон сэдв тань дээр ч гисаагаад бодчихсон байгаа. Тэгээд тэр бүрийд хоёлаа зав боломжоор бас олон нийтэд сэхэрүүлэх үндэсний ухамсар сэрхүүг бид зайлшгүй яаж хамгаалах ёстой бэ гэдгийг л одоо тунхаглах зорилготой байгаад байгаа. Тэгэхээр энэ сэдвүүдээр та бас цааргалалгүй урилгыг маань авч дараагийн ярилцлаганд маань ороорсай гэж хүсэж байна. За баярлалаа. Амжилт хүсье та бүхэнд. За цагаан утас ярилцлага нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Залуучууд маань дуу хоолойгоо илэрхийлээ маа. Өнөөдрийн аргалыг бүтгэв. Манай телевизийг хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа.